За өрөмөндий. За лайв орж ирж байна уу? За лайв орж ирж байна уу? За нэг хүн ороод ирлээ. За. За хоёр оллоо. За. За орж ирсэн найзуудтай энэ орой мэндийг хүргье. За нилээ олуулаа болчих. Манайхан шеэрлээд өгөөрэй. Тэр энэ нэг пуужин галаа гэнэ үү? Гал удрах жамсран гэсэн хаягтай нөхөр. Энэ нөхөр хүртэл нь шеэрлээд өгөөрэй. За нилээ олуулаа болчих. Нөгөө номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг одоо ингээд ээлж дарааллаараа ингээл намайг одоо яах гэдэг. Хүнд хэлэх үг байгаа бол уг нь хүнтэй нэг нүүр тулж агаад хэлчих шиг сайхан юм байдгүй шүү дээ, тийм ээ. За ямар ч гэсэн олуулаа болоод нилээн олуулаа болоод ширлээд өгөөрэй. За тэр гал удах жамсран гэсэн хаягтай пуужин галаа гэдээ өөрөөгөө яриад идэг юм билээ. Би бол нүүр тулж үзээгүй. За ийм нөхөр одоо ингээд өөрөө чинь муулаад байна. Өөрөө чинь тухай яриад байна. Гэт нэг таньдаг хүн маань хэллээ. Тэгэхээр н одоо гайхаад тэгээ одоо ноддон билүү юу лээ. Над руу илдүү юм бичээд байхаар нь би блоклцсон байсан. Тэгээд өөр хүний хаягаар ээжийнхээ хаягаар орж агаад үзлээ. За энэ хүнийг би ойлгохгүй байна. За манайхан шеэрлээд өгөөрэй. За пуужин галаад хүртэл нь шеэрлээд өгөөрэй манайхан. За энэ хүн хит хитийн юм асууж билээ. Гал удрах жамсран гэсэн хаягтай пуужин галаа гэдэг хүн. Эхлээд өглөө. За чи Монгол улстай татвар төлж үзсэн үү гэж хэлээ. За хүн ажиллуулж үзсэн үү гэж хэлээ. Энэ талаар ярина. За ямар ч байсан эхлээд бол би татвар төлж үзсэн. Одоо хүртэл татвар төлж байгаа. Тэ? Идэж байгаа талхнаасаа хүртэл би татвар төлдөг. Хүн ажиллуулж үзсэн үү гинэ. Би 2009-10 оноос хойш тийм ээ Улаанбаатар хотод орж ирээд би хэвс цэвэрлэгээний айлгэр албан байгууллага цэвэрлэдэг цэвэрлэгээ үйлчилгээний Майозги гэж компани байгуулад гэрийнхээ хүнтэй хамт ажиллаж ирсэн. Чамгүй бас олон тооны залуучуудыг цагийн ажлаар хангаж нэлээд олон хүмүүсийг би ажлын байраар хангаж. За тэгээд тэр компаниа би өөрийнхөө компанид ажиллаж исэн залуудаа өгөөд нөгөөх маань одоо Нандин хийгээд нэрийг нь өөрчлөөд ингээ хэвс цэвэрлэгээний байгууллага ажиллаж идэг юм аа. Ойлгож байна уу? Ойлгож байна уу? Тухайн компани бас тодорхой хэмжээнд хүмүүсийг цалинжуулаад албан татврын төлөөд явдаг юм аа. Надтай хамааралтай усууд. Ойлгоо. Үүсгэн байгуулагч нь би юм байна. Мөн дээрээс нь одоо энэ лам нарыг татвар төлдгүү гэдэг ингээд хүмүүс яриад их юм. Гэхдээ сүм хийд энэ лам нар чинь татвар төлдөг шүү дээ. Яагаад тэгж ойлгоод байдгийг? Энэ чинь аж ахуйн нэгжийн статусаар явдаг шүү дээ. Татврын тайлан гаргадаг шүү дээ. Лам нартаа цалин өгдөг шүү дээ. Тэрнээс нь хүн амын орлогын албан татвар гэдээ авдаг шүү дээ. Тэгээд одоо
хүнийг нөгөө нэг алдсан дээр нь дөрөөлнө, унсан дээр нь дэвслэнэ гэдэг шиг. Өөрөө одоо тэр ажил төрөл хийдэг юм бол тийм байгаас би ч гэсэн тодорхой хэмжээнд ажил хэрэг юугаар явдсан шүү дээ. Ажил эрхлээл явдсан шүү дээ. Би Чандман ар үрэг гээд компани байгуулад би энэ цэвэр усны үйлдвэр байгуулад ажиллаж байсан шүү дээ. Хямралд ороод л дампуурсан болохоос. Гэхдээ би ч хүн шүү дээ. Одоо лам гэхээр л одоо хайшин татвар төлдгүү л гэж ярих юм. Лам нар одоо ингээл тийм гэж ярих юм. Тэгээ лам нарын нэрийг гутаасан гэж ярих юм. Гэхдээ намайг шудраг үннийг хэлсний төлөө гадаадын иргэдийн шилжил төлөвлөгөөний тухай хуулийг эсэргүүцсэний төлөө эдгээр намайг гүйцэтгэх ажиллагаанд оруулсан шүү дээ. Тэрийг нь хуулийн байгууллага тогтоож чадахгүй байгаа шүү дээ. Угаасаа хуулийн байгууллага тэр үед нэг төрөлдүүлсэн үйл ажиллагаа хийгээд гомдол гаргахаар гэмт хэргийн шинж тэмдэггүй байна. Гэмт хэргийн шинжгүй байна гэд. Тэгээ одоо нэг юу яачихсан? Намайг нэг одоо залуу хэрүүл үүмэлсэн юм шиг мэрэд байгаа юм. Тэр чи хөөе гүйцэтгэх ажиллагаа байсан шүү дээ. Гуруулаа гараа зогцсон шүү дээ тэд нар чинь. Цагдаа ирэхээс өмнө. Нөгөөдөр нь би тэр байранд нь очиод үзэхэд түрээсийн байр байсан шүү дээ. Би цагдаатай очиод юу яагаад бичлэг хийгээд цагдаад нь баталгаажуулахын тулд манай тэр гүрээ хамтран одоо тэмцэгч найз маань хүртэл яваад очсон шүү дээ. Гэхдээ энэ хулгайчууд угаасаа гүйцэтгэх ажиллагаа хийгээ заа юу. За би тэр гүйцэтгэх ажиллагаанд унтсан байдаг юм биш. Тэр нь яг миний буруу болдго юм биш. Гагцгүй би амиа игүүтгүүлэх байсан уу аль үсэд ингээд амьд үлдэх байсан уу гэдэг асуудал шүү дээ. Нарийн учрыг нь мэдэхгүй ээжиж хүнийг гүтгэн харлуулах, доромжлох. Тэгээ одоо лам нарыг одоо юу гэнэ вэ? Татвар төлдгөө гэд. Лам нар болон заа юу. Лам нар болон заа юу. Энэ бүх сүм хийд заа юу. Бүгд татвар төлдөг юм. Бүгд адилхан энэ аж ахуйн нэгжүүдтэй адилхан тоог уус энэ бүх юм төлдөг юм заа юу. Өөрөө харин нэг байгууллага удирдах үзсэн үү? Би Маяцгийн компани ажиллаж үзсэн. Би Чандман ар үрэг компани гэд явж ирсэн заа юу. Мөн дээрэс нь миний энэ толгойд сэтгэн бодох маш өндөр чадвар байдгийг. Би 25 дугаар сувг телевизтэй хамтраад 1000 төгрөг аян буюу гэмтэл судлалын үндэсний төвд би төлөхийн тасагт би хүүхдийн төлөхийн одоо эмчилдэг аппарат авч өгч ирсэн. 2000 тэр ч одоо хэдэн он болох нь байна. За нэлээд эрт 2007-8 яг тэр явцсан. За тэгээд дараа нь би заа юу. Ирээдүйн хойчтой эрүүл шүд бэлгэлийгээд шүдний аян зохион байгуулсан заа. Тэрийг би энэ улсын хурлын гишүүн Саран гэрэл аваад өгсөн. Тэр авгаа олигтой хэрэгжүүлээгүй. Дараа нь би цэцэрлэг аян гээд энэ боо оюун чимэг гээд улсын хурлын гишүүнд бас санаачлага өгсөн. Бас олигтой хэрэгжүүлээгүй. Яг хот бас тодорхой хэмжээнд цэцэрлэг сургууль баригдсан. Гэхдээ миний энэ тархин дотор байдаг шиг чадаагүй. Дараа нь би энэ улсын ерөнхийлөгчийг Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөгийг ерөнхий сайд багтан би төмний буян ингээд мод тарих аянаа би үүнийг үндэсний хөтөлбөр болгож өгөөрэй гэд санаачлага өгсөн. Яах вэ? Би санаачлаад ирсэн. Би өөрөө тэрийг хэрэгжүүлж чадах тийм хэмжээний том албан тушаалтай хүн биш учраас эдгээр албан тушаалтнуудад би санаачлага өгч ирсэн. Цэцэрлэг аян гээд нэг өдөр 50 төгрөг. Та нар бүгд Google-оор ороод үзээрэй. Нэг өдөр 50 төгрөг, 1000 төгрөг аян. Ирээдүйн хойчтой эрүүл шүд бэлгэлийн аян. Төмний буян аян. Нэг өдөр 50 төгрөг аян. Нэг өдөр 50 төгрөг аян чинь сүүлдээ үндэсний телевиз түүнийг бас юу яагаад миний санааг хулгайлаад нэг тоос аян болгосон. Олон хүүхдэд би цэцэрлэг барих, олон хүүхдэд Монголын мянган хүүхдүүдийг би цэцэрлэгт олох боломжийг нь би олгосон. Түүнээс
цэцэрлэг барих гэхээр газар байхгүй гэдэг байсан. Энэ газар байхгүй гэдэг байсан. Газрыг нь яаж шийдэх асуудлыг би олсон. Миний энэ толгой энэ бүндэг дотор сэтгэж байгаад олоод өгсөн. Тэгээд улсын их хурлын гишүүнд нь ингэж цэцэрлэг байж болдго юм байна. Ингэж цэцэрлэгийг байгуулж болдго юм байна гэдгийг санаачлалын өгөөнд би хэрэгжүүлсэн. Тэгээд намайг харлуулах шалтгаан нь гэхээр гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний тухай хууль буюу гадаадын иргэдийг татваргүйгээр ойлгож байна уу? Чиний наанд яриад байгаа. Мөн дээрээс нь тоо хязгааргүй, визгүй ингээд оруулж ирье. Ажлын хүч нэрээр 280 мянган хожоо оруулж ирье гэж хэлсэн. Үүнийг би эсэргүүцсэн. Үүнийг эсэргүүцээд бид нар хүчтэй байсан. Хүчтэй байсан учраас хүчийг нь сулруулахын тулд ийм гүйцэтгэл ажиллагаа хийсэн. Би тэр гүйцэтгэл ажиллагаанд амь насаа бодож л би тийм байсан болохоос амийг маань игүүтгэж байсан ба. Магадгүй гэж би бодож байгаа. Үүн дээр би нэг өөрийг нэг өмөрөөд байгаа юм биш. Гэхдээ одоо би энэ Пуужин галаа одоо надтай ямар хонцонтой би мэдэхгүй. Би энийг зүгээр фэйсбүүкээр хаяа хардаг байсан. Тэгээ элдв долоо юм яриад ахаар нь би блоклцсон. Би нүүр тулж үзег. Тэгээ надад яага хонцогноод байдгийг. Эсвэл одоо тэр худал ба буруу намын тэр хин Отгонбаатарыг чинь би үннийг хэлчихээр хонцогноод байгаа юм уу? Аль үсийн хулгайч лөвштэй чинь эсэргүүцээд яваад ахаар хонцогноод байгаа юм уу? Яагаад хонцогноод байгаа надтай? Өнгөрсөн баларсан юм яриад унсан дээр нь юу гэдэг вүлээ? Алдсан дээр нь алдаан дээр нь дөрөөлж унгана, унсан дээр нь дэвслэн гэдэг шиг. Тэгээд өөрөө одоо би тэгээд мэдгүй. Би одоо энэ Пуужин галаг урд нь ерөөсөө янз бүрийн юм ярьжсэн би мэдгүй. Би Пуужин галагын талаар юу ч яриаггүй. Гайхаад ах юм. Тэгээд тухайн үед янз бүрийн ярьж лээсэн. Би одоо хүнтэй хил ам инээтрээ нэг юм идэх болохоор тэгээд дугаа орчихсон байсан. Одоо тэгээд дахиад сөхөд яриад байгаа. Тэгснээ юу гсэн бэ? Тэгээд одоо тэр бусад хүмүүстэй хамааруулаад үгүй одоо эн чин тэр нэг хүн хэлсэн байж шүү дээ. Мөнхийн сэдв. Энэ одоо юу яадаг асуудал бол бие биенийгээ хуурдаг. Энэ ирими одоо бие биентэй үнэн жиш байдаг хоорондоо ингэж хэрэлдэг, тэмцэлдэг, салдаг, сариндаг чинь мөнхийн одоо сэдв угаасаа тийм шүү дээ. Яагаад эмэгтэйчүүдтэй нэр холбогдоод байдаг юм бэ? За хажидмаагийн талаар яриа заяа. Хажидмаагийн талаар ярихад хажидмаа өөрөө тэр нууц амраг тэр атеисрэнтэйгээ зүгээр хэрэлдсэндээ болоо зүгээр миний талаар яатсан бил. Тэгээ тэр нөгөөх нь жоохон өмрөө нөхөр юм болохоор буруугаар ойлгоод лайв хийгээд инээ тэр явсан бил. Тэгтээ сүүлд надаас уушлахгүйсэн шүү дээ. Уушлахгүйсэн. За одоо энэ дөлгөөн ингээд одоо энэ нэг бас нэг тороол юм уу юу юм? Миний садар байна уу, ямар байна уу, ерөөсөө хамаахгүй заа. Та нар бүгд садар байгаа. Бүгд садар байгаа заа. Бүгд садар байгаа. Битгий тэгж өөрсдөө тийм нэг юу юм шиг бай. Одоо харин иймэрхүү нөхдүүдээ чинь харин за юу гэнэ хүүхэн галаа ман намын тороол худлаа намынхаа мөнгө өгсөн байх наадах чинь намын тороо шүү туулгалыг эсэргүүж байсан шүү хүүхэн галаа гэн. Одоо тийм байлгүй. Тэгээ одоо би ямар тэрнтэй ховын хонцсон байгаа биш. Тэг хэртэл тэгэл надын миний талаар яриад явчих юм. Мэдгүй. Би тэ гайхаад. За манайхан бүгдээрээ шеэрлээд өгөөрэй. Одоо тэрний тэр Пуужин ч вэ юу ч вэ яхаараа ч Пуужин гэцээ. Тэр мөрн хамаалга. Тэгээ дээрээс нь одоо тэгээд чи юу хийж ийсэн татвар төлж ийсэн юм уу гэн. Чамшиглан байдгүй юм гэн. Яа байна штэ. Одоо би байгаа болол би байж гин. За юу. Надаас илүү сахил сангаартай сахилаа сахдаг ариун сайхан лам нар би тэр ламнараа би хүндэтгээд би залбираад мөргөөд явдیں۔ Надаас 7 дорч лам би. За юу. Надаас 7 дор цөнцсөн лам нар биш. Зөндөөгүй за юу. За энэ юу гэнэ? Юу ч яриад идгийн лам хүн гэхээрээ юмыг аймж мэдхүүгээд төрүүлсэн ч гэж яах. Битгий тэнхтээд малгалтаад хүн юм чин хүний бүх бие зохицыг л авч төрдөг юм байгаа үст. Энэ нэг жоохон ийм
сонин юмнууд байх юм аа өрх. За одоо энэ гар утас аван зарна гэсэн хаягтай. Иймэрхүү нөхдүүд бол тэгээ сайхан юу штэ. Торолоод ахгүй юу? Энэ дүлгөө гэсэн юмнууд бол одоо сайхан блоклол явчихнөө. За манайхан сайхан шеэрлээд өгөр. Олон хүн тэр хүргэе. Миний энэ бөмбөгрөөс бол нэлийн маш олон сайн үйл аян гарсан. Бүгдийг нь би энэ төр засагт байгаа энэ нөхдүүд сайхан шийдээд өгөх юм байлгүй. Энэ санаачлалыг сайхан дэмжиж өгөх юм байлгүй гэд бүгдээрэнд нь би санаачлага өгсөн. Бүгдээрээ өөрсдөө хийсэн болоод явсан. Гэхдээ нэг жоохон худрахтай байж болно шүү дээ. Тэ? За би энэ Монгол улсын иргэн за лам хүн авгаа авдаггүй гэж үнэ. Авдаггүй лам нар байгаа. За юу? Гэлэн сахилтай хүмүүс авдаггүй. Ойлгоо? Би бол гинэн сахилтай хүн ойлгоо? На би худлаа ярихгүй, хулгай ярихгүй, амтны юм таслахгүй тэгээ болоо за. Ойлгосноо? Намайг гостуу байна уу? Би ирүүлэн. Би цоо ирүүл. Зарим нь одоо юу гэдэг лээ галзуурсан. За тэр яг энэ элдв энэ улсуудын юун дээр бол нэг хинэ дэрэг хэрэггүй. Нэг ач холбогдлогоо хэрэггүй. Гол юм яриа. За тэр буужин галаа гэдэг хүн тэгээ хариулъя. Өөр одоо юу гэдэлээ да. Тэгэл одоо янз бүрийн юмтай халиал тэр хүмүүсийн тэр энэ хорвоо ертөнцийн байдаг энэ хүмүүсийн одоо хүмүүний амьдралд байдаг мөнхийн сэдв болцсон тэр юмыг одоо энэ хүн одоо ингээд шууд л одоо ингээд алгуулгачих юм шиг яриад байгаа хөөхгүй. Инээт тийм яриад. Тэгээд одоо надад хонзонтой юм уу? Эсвэл одоо намайг үнэн юм яриад явахаар албаар ингэж нөгөө нам одоо тэр юугаа юу гэдгийг тэр тэжээгч өмөрж ингэж юу яад юм уу? За юу гэнэ лайв хийгтэн сөргөөр чатвч даалгавартай хүн байдаг юм уу байдаг. За манайха шеэрлэдэг. Тэгээд тэр буужгал одоо өөр одоо юу асуугаад за яг ямар ч татвар төлж үзсэн. Би татвар төлдөг. Татвар төлж исэн. Аж ахуй нэгжтэй байх та. Одоо ч бас нэг аж ахуй нэгж байна. Татвар тохиромжтой төлнө. Иргэн хүнийхээ хувьд одоо юу яагаад байж байна? Иргэн хүнийхээ хувьд идж байгаа талхнаасаа хүртэл татвар төлөөл байж байна. Автомашины татвараа төлөөл байж лээ. Зам дээр хүртэл явсан замынхаа татварыг төлөөл байж лээ. Юу яриад идэв? Тэгээ одоо лам нарын нэрийг одоо яалаа маалаа гэж. Надаас илүү янз бүр болсон лам нар байдаг шүү дээ. Тэ? Би хамгийн гол нь яагаад ингэж олонний нүдэнд өртөөд байгаа гэхээр үнэн явсныхаа төлөө авахгүй юу? Хулгайчуудаас салъя гэд энэ хулгайчуудыг яриад яваад ахаар намайг ингэж анжаад байгаа байхгүй. Яг зөв. Одоо энэ Адиа нэм даваа хэлж шít. За тэгээд эмгтээчүүдтэй яах мангч яах вэ? Гомо биш боллоо. Тэ? Гадуур битүү гомо. Үнэн шít яг. Пуужин галаа заавал нохоо шүү. Хогийн хөндөг. За би тэр мөрийг мэдхгүй юм. Гэхдээ тодорхой хэмжээгээр мэддэг хүмүүс мэдэх бах. Одоо тэгээд өөрөө нэг сайн хүн болоод тэр нэг өнчин өрөөсөө хүнд байр байшин авч өгч байгаа нэг 300 суглуулж байгаа гэх юм бэлээ. Суглаа гэдэг чинь одоо тэгээд хэцүү хүн шүү дээ ер нь. Шодрог хүн л явуулахгүй бол. За тэр хүний тэр юу явуулах надад ямаа авах. Хамгийн гол нь хөөе. Тэр галуудрахын жамсраа хөөе. Тэр пуужин галаа нэртэй нөхрөө, хочтой нөхрөө. Чи яагаад надад ингэж хонцонтой юм шиг хонцогноод байдаг? Би чамайг нэг удаа муугаар хэлээгүй шүү дээ. Би чамтай нэг удаа харьцаж үзээгүй шүү дээ. Одоо тэр талбай дээр заа нэг таарсан байж магадгүй бах. Сайн санахгүй байна. Тэ? Түүнээс бол яг одоо ингэж хоёулахнаа суугаад за нэг
эр хүн шиг ярьж үзэв. Чи тийм л юм бол чи надтай миний утасны дугаарыг чи олоод хинээсэн чи хамаагүй одоо тэр Окон Баярсайхан хахад миний дугаар могор байж ирлээ шүү дээ. Баярсайхан махаас миний дугаарыг аваад миний нүрөө харж байгаа асуухад яа. Тэгээ худлаа яриад яваад би яаж худлаа ярьж явсан нэр? Би юу худлаа яриад яваад байгаа юм? Тэ? Гэхдээ би юу худлаа яриад яваад байгаа юм бэ? Энэ хулгайчуудаа салъя гэдэг нь худлаа яриад байгаа юм уу? Энэ Монголын нэгэн болохгүй байх гэдэг нь худлаа яриад байгаа юм уу? Энэ Монголоор дүүрэн хужаа байна гэд хэлээд байгаа нь би худлаа яриад яваад байгаа юм. Гайхаад. Тэгээд нэг олигтой нэг та нар тэр юуг нь яриг нь үзээрэй. Үнэндээ хүнийг л муучлах гал одоо нөгөө хүмүүс муу харагдуулах гал муухай харагдуулах гал нэг санаа юм шиг үл. За тийм ээ. Гэхдээ энд бол одоо яг өнөөдөр бас яг энэ лайвыг үзэж байгаа манай найзууд дунд бол бас юу вэ? Муу хүмүүс алга байна. Бас ганц хоёр тоорол орж ирлээ. Одоо торол морол ажиллаж яадаг юм аа байдаг шүү дээ. Торол байдаг шүү дээ. Юу хэрүүлж ирвээ болчих таа гэнэ. Гэхдээ одоо хүн дуугүй байгаад хахад янз бүрээр яриад байгаа юм чинь би одоо хариуг нь хэлээ даа юм ч та. Би юу гэж худлаа яриад яваад байгаа юм. Би яагаад ингэж хүнд ингэж муу хэлүүлэх ёстой юм. Гэхдээ дуугүй яваад байвал ингэж дуугүй яваад. Одоо би буужин галаг хөөе хоёлоо уулзъя. Чи надад яагаад хонцгоноод байдгийг? Яагаад ингэж намайг янз бүрээр хэлээд идэв? Гэхдээ миний одоо тэр үг үзэл одоо илэрхийлэх. Гэхдээ чамд ямар хамаатай юм ер нь? Энэ буужин галагаас би асуугаад. Нүр харж байгаа ярих хэрэгтэй. Тэгээд утасны цаас одоо мөнхөл ламаас асууя гэдэг. Одоо тэр учраас би сошиалаар асуусан учраас би сошиалаар хариулж байгаа. Түүнээс одоо би тэр буужин галагийн утсыг олоод шууд юу яа шүү дээ. Уулзна шүү дээ. Тэр харин өөрөө уулзахгүй юм сошиалаар асууж байгаа учраас би сошиалаар асууж байна. Чам дээр тороолоор одоо яах вэ байд юм аа байдгийг тий. Тороол байтугай хөлсний нөхдүүд нь манай энэ үү таалгаар ирээд янз бүрийн зураг хөрөг наагаад араас дагаад бөө юм болдгийн заяа. Тэгэл хайчихгүй гэдэг юм. Хайчихаа тэгэл дугаа хайчихаар нөгөө номхон тийм ээ ноолгоод амар гэдэг шиг бид нар давраад байгаа байхгүй юу? Давраад байгаа байхгүй юу? Дугаа байгаад хахад эдгээр өөрсдөө надаар оролдоод зөв юм хэлээд зөв юм шаардаад явах надаар оролдоод байна гэдэг чинь хувь хүний хонзон элдэн хөнгөн байхгүй хүн ийм яриад явж байна гэдэг чинь энэ өөрөө энэ мантай бол холбоотой байгаа байхгүй юу? Холбоотой бол ингэж байна шүү дээ. Түс огт холбоогүй бол одоо энэ одоо яасан гэж одоо миний хувь хүний тухай ярих юм. Тэрийг ч охин галаа гэдэг юм шүү дээ. Тийм үү? За тийм байна. Тэгвэл одоо тэр буужин галаа гэд нэрлэгдээд байгаа зарим хүмүүс одоо охин галаа гэдэг. Би одоо өөрийн одоо тэгж хэлэлтэй биш. Хүмүүс л тэгж ялж байна. Тэрэнд одоо хүртэл шеэрлэдэг рүү. Одоо надар одоо намайг дэмждэг хүмүүс хэлсэн шүү дээ. Орой ярьж байгаа байхгүй. Би одоо ядж байгаа тэрийг блоклцсон. Би тэрийг олж хараагүй. Гэхдээ би ер нь муу юмыг аль болохоор би олж харахыг хүсдэг байхгүй. Нэг хэрүүл хийгээд байдгүй шүү дээ би. Энэ хулгайч нартай л хэрүүл хийж л хулгайч нартай л инээдрэ гэдэг бол өнөө өдөр би энэ Батмын дахын тоглолтыг үзээд ямар сайхан энерги аваад айгүй сайхан байлаа. Тэгсэн чи одоо эдгээр ингээд намын захиалга байдаг юм уу? Аль эсвэл өөрөө ман ана дэмждэг юм уу? Эсвэл тэр Отгон Баатрыг дэмжээд байдаг юм уу? Тэр худалбаа буруу намын нөхдүүдийг ярьснаас болоод тэгээд байгаа юм уу? Бусад одоо тэр намчтыг нь яриад байхаар тэгж байгаа юм уу? За дэмждэг шүү гэж байна. За тэгээд дэмждэг бол одоо тэгээд хамгийн гол нь би тэмцээнд орж байгаа биш байхгүй юу? Хамтраад тэмцэх хэрэгтэй. Хамтраад хүн бүхэн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд энэ хулгайч нартай алцах хэрэгтэй байхгүй юу? Хай гэн. За тэгтээ зөвөр ойлгож байгаа хүмүүс байгаа. Тэгтээ би зөвхөн буужин галаад хариуг нөх гэсэн. За мөн дээрэс нь тэр бас нэг төлбөр мөлбөр гэдээ яриад байлаа. Одоо тэр нам нарын юг ном заслын маслын юм. Тэр гандан хэд бол өөрийн гэсэн аж ахуй нэгж өөрийн гэсэн статустай.
Улсад бас тодорхой хэмжээний татвараа төлдөг, тодорхой хэмжээнийхээ орлого морлогыг өгдөг гэж байна. Тэгэхээр ганцхан тэр гандан тэгшлийн хийд бусад хийдүүд юу яадаг юм аа. Тэр чинь татвараа төлдөг юм аа. Аж ахуй нэгж учраас сүсгээр гэхээр хүн дандаа 1000 төгрөгөд инээтрэг гэхээр тэр олон лам нарыг цалинжуулах, халаалт, уус те ахын хэрэглээ чи өөрөө жигтэйхэн аж ахуй нэгж ажилуулсан хүн гэдэг юм бэлээ. Тэгээ яваад тахаар яадаг юм. Ямар нэг юм тодорхой хэмжээний бас юутай байхгүй бол хэцүү шттэ. Маш олон ном уншуулж байгаад 1000 төгрөгөд явдаг. Эсвэл 5000 төгрөгөөр явдаг. Тэр чинь хүний хөдөлмөр ордон шттэ. Хүч энерги ордон шттэ. Ойлгож байна уу? Хүч энерги орохоос гадна тэр намын хүч аддтичи хүргэхийн тулд маш их тийм хийн одоо тэр орон зайн бас нэг юм болдсон шүү дээ. Та нар мэдэхгүй зүгээр нэг өнөөдөр юм үйлдвэрлээд нэг талах шараад хүнд зарах нэг өөр ном засал хийгээд яах нэг тухайн хүнд өөрт нь бас юм наалддаг шүү дээ. Ойлгож байна уу? Юм учрыг мэдэхгүй уусууд мэдэхгүй байх л та. Галаа яасан бэ гэнэ. За лайв экснээс нь үсэхгүй юу тэгээд мэдэхгүй одоо би тэр хүнтэй одоо хувийн хонцон юм байхгүй тэгтэл одоо тэгэл намайг муулаад л тэгэл одоо янз бүрийн яриад ах. Би тэгээд ойлгохгүй. Ямар сандаа би асуугаад байгаа шүү дээ. Болд мөнхөл мондог шүү. Таныг дэмждэг шүү гэж баярлалаа. Юунд хамтрах гээд байна, мэдээлэл байна уу? Ойлгосонгүй шүү. Хамтрах юм ясангүй. За тэгээд сүүлд орж ирсэн усууд бас тэгээд лайв эхнээс нь хамгийн гол нь шеэрлж тэгээд буужин галаа гэд яригдаад байгаа тэр гал удрахын Жамсрангийн гал удрах гэдэг хүнд одоо хүртэл шеэрлээд өгөөрэй. Би бол тэр хүнийг танихгүй, тэр хүнтэй хувийн хонцсон байхгүй. Гэтэл одоо тэгээд шалтгаангүйгээр одоо ингээд янз бүрийн яриад явах юм. Тэгээд сошиалоор надаас асуусан юм билээ. Тийм учраас би сошиалоор хариулж байгаа. За тийм байна. За дэлгэр сайханд баярлалаа. Тий. Бас намайг өмгөөлдөг хүмүүс бас байдэн шүү дээ. Энэ миний Facebook найзууд чинь. За тэгээд өнөөдөр айгүй сайхан энергитэй байсан. Тэгээд жоохон бухимдчихлаа. Тэр нөхөр бол нэг 10 минутын ирээл оруулсан юм билээ. Тэгээд би бол яг лайваар ярьчих. За тэгээд нэг тиймэрхүү шүү. Тэгээд тэр ер нь тэгээд ой. Манайхан ингээд ялгаж хараарай. Яг үний юм ярьж байгаа хүнийг адлаад яриад байгаа хүмүүс л наад бол ч асуудалтай шүү. Асуудалтай шүү. Тэгээ одоо хуу хүнтэй бол ямар сонзон байхгүй. Ямар инээтрээ илдв юм байхгүй. Тэгээд намайг одоо ярих шалтгаан тэрэнд юу байгаа? Энэ дэр гайхаад. За эртхэн амраа тэгээд манайхан сайхан амраараа маргааш одоо таныг дэмждэг шүү л гэж байна. Баярлалаа. Тэгээд хамгийн гол нь тэгээд хамтдаа бүгдээрээ нийлжил тэмцэж энэ хулгайчудаас салах хэрэгтэй байхгүй юу? Тийм төрөүнийг юун дээр хамтрах гэдэг гэсэн. Хамтарч хулгайчудаас салцгаая гэж байгаа юм л да. За тийм байна. Тэгээд сайхан амарцгаагаараа баярлалаа та бүхэндээ.